Монгол заяатан. Хүүхдүүд залуучууд маань ерөөсөө ном уншихаа болох юм байна да гэж утсан чинь ерөөсөө болохгүй байна. Яг тулхтаа том бүтээлүүд бол тархины фитнес. Оюун санааны фитнес байхгүй. Хүний сэтгэл боловсрно гэдэг чинь өөрөө амьдралаа зөв аваад явах айгүй том ухааныг бий болгож байгаа байхгүй. Тэгээ бараг худалч үндийн 9 сарын 11-ний онгоцонд нэг зэвсэгтэй Монголд 2 монгол залуу байсан бол байдал шал өөр болно шүү. Нэг Жохо хүнд тийш явчлаа. Хоёулаа сэдвийг дахиад жохо хөнгөн болгоод. Тэгээд морь унна гэдэг чинь одоо тэнд бол зүгээр тэнгэрийн юм. Энд чинь айгүй хэнцэрлэл байхгүй юу? Тэ? Биднэрт бол захын газар очиж морь унна шүү дээ. Монголчууд зүгээр аялал жуулчлаараа өөрснийгөө аваа явчихна. Аялал жуулчлаар авч явахын сацуу өөрийнхөө зөв үзэлснээр дэлгэрүүлчихнэ. Энэ шиг сайхан юм аавахт. Монгол Туурхтны радио FM 107.5-ыг 5 хүн маань сонсож байна. За манай радиогийн Монгол заяатан цуврал нэвтрүүлгийн маань 8 дахь дугаар одоо та бүхнийхээ сонор дүрх гэж байна. За түүх судлаач, орчуулагч, зохиолч гүн үйлстэйгээ бид өнөөдөр одоо мэдээллийг манай өг дээдэс яаж одоо эргэн тойрондоо үр хойч үедээ үлдээдэг, яаж хүргэдэг байсан юм бэ? Энэ сэдвийг өрнүүлэн ярихаар шийдсэн байгаа. За тэгээд үүний өмнө би энэ гоё номыг бас гартаа барьж байгаа юм. Монгол заяатан гэж манай энэ нэвтрүүлгийн нэртэй. Тэрийн одоо номод бас дахиад баярснаа илэрхийлье. Яагаад гэвэл энэ номын ачаар манай радиод нэгэн одоо бас шинэ нэвтрүүлэг нэмэгдлээ. Шинэ бүтээл бий боллоо. За тэгээд нэгэнт энэ номын тухай ярьж байгаа учраас энэ номны одоо агуулга тийм ээ учир санааг жохон танилцуулаад хэлээд өгөөч гэж үсэ. Тийм баярлалаа. Ер нь яг би өөрөө бас түүх сонирхон судалдаг хүн. Одоо миний хийж байгаа л хийдэг л ажил да. За тэгээд түүхээ судалж явах явцад яг ингээд түүхийн ямар нэгэн тийм тодорхой үеийн тухай гэхээсээ илүү яг энэ бүх зүйлийг юу нөхцөлдүүлсэн юм бэ? Яг ер нь яг монгол хүний ямар чанар дэлхийд оройлох үндэс болсон юм бэ? Гэх мэтээр энэ бүхнийг би бодсон юм. Тэгээ бодоод байсан бас аргагүй нэг тийм дүр зураг миний нүдэнд харагдсан л та. За би өөрөө тэгээд бас яг Европ боловсролтой болоод ч тэргүү. Ерөнхийдөө яг тэр зүгийн хүмүүсийн амьдрал ах уу аж төрх ёсыг би мэднэ. Тэгээ одоо яг энэ тэр одоо яг өнөөгийн хөдөө нутгийнхан. За тэгээд одоо багтаа ч гэсэн би одоо хөдөө явж амардаг одоо хөдөө өссөн шихүү тийм хүүхэд байхгүй юу? За тэгээ ер нь яг энэ түүхэн баримтуудаас өвгдний ухаанаас эдгээр үзээд байхаар нэг огт өөр дүр зураг миний өмнө ингээд тодроод ирсэн. Гэхдээ чи ямар өөр юм бэ? Өөр байлаа хэд ийм өөр байх гэж юу гэдэг. Тэгээд улмаар судалж хэлсэн хэрэг л дээ. За тэгээд судлах явцдаа бол мэдээж хэрэг маш олон тооны ажиглалт. За тэгээд өмнөх үед бичсэн манай том үндэсний сэхэтнүүдийн номууд. За тэгэл одоо эрдэмтдийн дүгнэлт гэх мэт ийм олон зүйлийг үндсэн дээр за тэгээд энэ номыг нэг арай ядан бичиж дуусгасан. Тэгэхээр энэ дээр бол ер нь л юу гардаг вэ гэх юм бол монгол хүний яг өөрийнх нь нэгдүгээрт нь мөн чанар унган төрх гэж хэлж болно тийм ээ. Хоёрдугаарт нь энэ мөн чанарыг бий болгосон одоо ахуй орчин соёл. За гуравдугаарт нь энэ бүхнээсээ бий болсон тэр үзэл санаа. Энэ бүхнийг л би дэлгэд тавихыг оролдсон юм. Гэхдээ энэ бол өөрөө онлайн ном биш. Яг онлайн маягтаа биччихвэл хичнээн зөвчгсөн бас хүмүүст тэр хүрх талаасаа жоохон хэцүү гэдэг юм. Яг нь яг эрдэмтэн судлаачд бол үздэг юм. Яг бид нар жирийн хүмүүсийнхээ одоо сэтгхүйд бид нөлөөлмөр байна шүү дээ. Тэр утгаараа энэ өөрөө яг цэвэр онлайн гэхээсээ илүү одоо уран зохиол бодит явдал тийм ээ. За түүхэн явдал за тийм жишээ одоо бүр шог яриа хүртэл бий. Ингээ энэ бүх зүйлийг одоо сүлжилдүүлж нэг тэр монгол хүний тухай ойлголтыг л өгөхийг хичээсэн. Тийм ном. За тэгээд монголчууд маань би бодсон байхгүй одоо ингээд юм хөгжөөл энэ одоо техник интернет ингэсэн за ерөөсө хүүхдүүд залуучууд маань ерөөсө ном уншихаа болох юм байна да гэж утсан чинь ерөөсө болохгүй байна. Тэгэд энэ Монгол бас хүний өөрийнх нь онцлогтой холбоотой байна уу?
Эсвэл одоо дараа нь олж авсан бас нэг юм бидний соёл уу? Ер нь өвгдээдс маань яг ийм мэдлэгийг ямар аргаар одоо бид өөрөө хойч үедээ үлдээдэг байсан юм бэ? За эхний асуултаас нь эхлэхэд ер нь яг монголчууд за ялангуяа залуучууд номонд ойрхон болж эхэлж байгаад би их баяртай байгаа. За тэр тусмаа одоо нэлээд тийм тулхтай бичигдсэн судалгаатай за тэгээд одоо хэмжээний хувьд ч гэсэн бас том агуулгын хувьд ч том тийм бүтээл рүү хушуурхуулсан сайн хэрэг. За энд бас нэг түүх соёлоо мэдэх энэ сонирхлоос гадна бас яг энийг өөрөмшүүлэх нэг өөр нэг тийм одоо шинжлэх ухааны нэг тийм үндэслэл үүдг юм байна. Юу гэхээр одоо жишээлбэл за энэ бол өөрөө бас нэлээд зузаан том ном. Би энэ номоор жишээлж байна л да. За өөр ном гэлтэхэд одоо Орман гэж гэдэм үү одоо ингээл бас л 400-500 хуудас ч гэдэм үү ингээд тийм том номууд байдаг. За тэр том номонд одоо үйл явдал одоо тэр агуулга бүх юм зүйл сайхан байхаваас тэрийг хүн уншаад байдаг. За унших юм бол одоо өөрөөр хэлбэл энэ зузаан номыг уншина гэдэг чинь бас нэлээд хэд хоног тэр хүн яг энэ номын уур амьсгалаараа амьсгалж байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл тэр төлөвт өөрөө оюун санаагаар ороод тэр төлөвтөө их удаан байна гэсэн үг. Тэр төлөвтөө удаан байх юм бол хүний оюун санаанд үлдэх зүйл нь их байдаг юм байна. За жишээлбэл бид нар зүгээр нэг яг нь бидний сэтгэлд үлдсэн л байдаг л да. Тэгвэл нэг зүүр үгийг нэг уншаа өнгөрчээ. За энэ бол за зарцуулах хугацаа нэг 3 секунд. Ямар гоё юм бэ гэж тухайн үедээ бодогдно өсөө мартчихна. Тэ? За үүнтэй адилхан одоо шүлэгч гэсэн одоо манай дашуулруу данзангийн ям сүрэн одоо хэн бэдийн энэ томчуулах шиг ийм мөр бадаг болгондоо их том утгаснаа шингээгүй бол зүгээр энгийн нэг магтан дуулсан шүлэг бол нэг уншаал орхино. Өвчөө зарим нь уншчихгүй. Тэгэхээр ийм жоохон том хэмжээний тулхтаа бүтээлүүдийг уншина гэдэг ач холбогдол нь тэрэндээ үүд юм байна. Нэг төлөвтэй их удаан байна гэдэг хүнийг боловсруулж яд юм байна л да. Ялгаагүй одоо нөгөө өнөөдөр чинь жимд явал залуучууд чинь булчин шүрмсээ хөгжүүлээд байна шүү дээ. Нэг удаа явал чи булчин таваачдаггүй шүү дээ. Чи маш урт удаан хугацаанд нөгөөтгөө өргөсөөр байгаад энэ шин томруулж шүү дээ. Тэрэн шиг байхгүй юу? Мөн ялгаагүй энэ яг тулхтаа том бүтээлүүд бол тархины фитнес. Оюун санааны фитнес байхгүй юу? Аль энэ чин тархинда фитнес хийсээр явал тархиа хөгжүүлж чинь, уурах тархи хөгжинэ. Уурах тархины хөгжлөөс шалтгаалаад хүний сэтгэл боловсрно гэдэг чинь өөрөө амьдралаа зөв аваад явхал айгүй том ухааныг бий болгож байгаа байхгүй юу? Түүнээс биш ямар тэнгэрээс мөнгө унж ирэхгүй, алхам тутам дазын суулаа таарахгүй, тий? Тэгэхээр чин ерөөсөө өөрийгөө л хүчтэй болгоно. Өөрийгөө хүчтэй болохын тухайд шүү дээ. Өөрийгөө хүчтэй болгохын сацуу яг үнэн бодит байдлыг ухаарад үлдэнэ гэдэг чинь сайхан биз дээ. Бараг эн чинь хүний олж авах хамгийн ихний ээлжийн суу мэдлэг байхгүй юу? Өөр юу эрэхтэй нь тэгэл тэр өөрөө хөдлөл амьдрах шүү дээ. Чи насаараа өөр хүнийг холгож амьдрахгүй шүү дээ. Тий? Ерөөсөө яг тийм юм билээ. Ер нь яг монголчуудын одоо эрдэм мэдлэгээ өвлүүлэх ухаан бол одоо энэ цуврал нэвтрүүлгийн туршдал бараг яригдах шиг боллоо. Нууч хаадгүй. Бүх зүйлийг их илэн далангүй их сайн сайхнаар ингэж өвлүүлж өөрөө харуулж ингэж өгдөг. За нөгөө талаар гэвэл их багаас нь тэр хүүхдэд тэр зүйл одоо сургах зүйлээ зөвхөн шинээр сургах төдийгүй тэр хүний сэтгэлийн боловсролт хэрэг болох тэр чанаруудыг суулгадаг. Жишээлбэл одоо ингээл за нэг одоо гадаа дотоодд ч юм уу ингээл монголчууд ч айгүй их зоригтой байдаг штеп. Гинтийн зүйл бэлэн байдаг штеп. Тий. За яг тэр гинтийн зүйл бэлэн байх чадварыг бас ингээд өвгөд нь суулгаад өгсөн. Тий. Ерөөсөө за одоо чи тийшээ ганцаараа яваад ир хичнээн орой болж ясан ч хамаагүй. Яваад ир. За тэгээ буцаж ирэхдээ одоо тэр айлаас ийм юм авчираад ингээд нэг үр хөвгтэй жишээлбэл нэг үүрэг өгөө явуулж байна. Хүүхэд нь бол бага. Би ч бол тэр амьдралыг бас туулаад гарсан. Барууныханд бол энэ маш болгоомжгүй өгөөд харигс санагдана. Гэтэл монголчууд бол хэд хэдийн их тооцоолж шít. Нэгдүгээр тэр замд бол аюул осолтой юм юу ч байхгүй. Харанхуйг л тооцвол. Хоёрдугаарт нь энэ хүүхэд сурах ёстой. Үгүй яасан бэ? Үгүй миний хүү айх хэрэггүй. Одоо нас чинь болсон гэдэг. Айл бол. Тэгээд за дээрэс нь одоо тэгээд тэр хүмүүсийн чинь өөрснийх нь байж байгаа тэр амьдралын орчин. За гуравдугаарт нь бас их сонин юм харагдана. Жишээлбэл яг энэ нүүдэлч ёсонд болохоор одооний бидний ойлголтоор арайч маф гэж хэлэхгүй. Нэг тийм бүлэг танхаа этгээдүүд. Тэгээ нэг сүргэлсэн дээрэмчд
Тэр ингээл нэг гинт гарч ирээл ингээл нэг хүнийг ингээл байн айц давтуулаад тэ нэг тийм дүр зураг байдаг штэ. Ерөнхийдөө ийм зүйл бол их байдаг л да барууны юмд. Ингээ харахад айгүй тайван юм шиг мөртлөө гинт ийм гарч ирээд нөгөөтгөөс ингээ хүмүүс их цочроод байн цочроод олон удаа цочирсны үндсэн дээр тэр хүний сэтгэлд нь бүр айц ингээд хурцсан байхгүй. Тэгэхээр яг тийм их олон үл бүтэх зүйл байнга амьдрал тохиолдож тэр хүнд айц бий болж бас амжаагүй байхгүй юу? Тэ? Тэр гэрээрээ нөгөө нэг байглаа дагсан тийм зөрөгтэй, байгалийн зөрөгтэй болсон. Магадгүй Монгол хүнийг ч гэсэн байнга л тийм дарамтны дунд байлгаад байвал бас зүрх нь өчгөөсний хэн бэ гэхэд мэдэхгүй шүү дээ бид нэр. Зарим нэг зүсэгтэй нь бол үдсээр яваал тэгэл уул хангаадаа гараал явах л байх л та. Тэгэхээр гэх мэт ийм олон зүйлээс Монгол хүн өөрөө зөрөгтэй болчихсон. Ийм зөрөгтэй болох чадварыг анхны чадварыг бол жишээлбэл өвөг дээсэн суулгаад өгсөн. Гинтийн зүйлд шүү. Жишээлбэл одоо ингээл Америк одоо Япон хаанчууд ингээл гинтийн зүйл бол гал төмөр гардаг ч юм уу. Одоо бүгд ингээл ерөөсөө нэг тогонцох үдс юм шиг ингээ хөдлөх тэнхэлгүй болол ерөөсөө ингээл онцгой байдлаа дуудаал ингээл тойрчгүйгээл ингээл нөгөө нэг ямар кинонд гардаг үлээ нэг ус руу орч чадахгүй нэг өмдөө дахин тайлал буцааж өмсөөл өдр байдаг шүү дээ. Тэр шиг л ингээл дэмий байгаад байдаг. Монгол залуучууд бол ерөөсөө юуг л дараад орчихно. Маш их жишээ байдаг шүү дээ. Дараал орчдөг. Одоо бараг худалч үндийн 9 сарын 11-ний онгоцонд нэг зөсөгтэй хоёр монгол залуу байсан бол байдал шал өөр болно шүү. Нэг тэд нар чинь яг энэ юуг бас ухаарсан байдаг байхгүй. Үнэхээр одоо нэгэн л үхэл нь ирэх юм бол тэнгэр газрын ялгаа юу байх вэ? За жоохон хүнд тийш явчлаа. Хоёлаа сэдвийг дахиад жоохон хөнгөн болгоод. Энэ ардын одоо аман зохиол тийм үү? Одоо урлаг тал руугаа нэг жоохон ярил л да. Дуу хөгжмийг энэ аман зохиолыг яаж ингэж одоо дамжуулж өнөөг хүртэл ирж исэн ирдгийм бэ? Энэ ном бичих, ном маягаар хүргэхээс арай өөр эсэн надад санагдаад байгаа байхгүй юу? Тийм өөр. За энэ одоо ном хэвлэх болсон бол ер нь саяхны явдалтай одоо Германы нэг зохион бүтээгч хийгээд Люхтенберг за тэгээд одоо олноор хэвлэх болсон саяхны явдал. За тэрний өмнө бол хүмүүс яг гараараа бичдэг байсан. За сүүлд нь барлах болсон. За тэр уламжлал бол Монголд байсан. За ерөнхийдөө гараараа бичин барлна аль нь. За тэгээд яг эрт зуунаас одоо дамжиж ирсэн үндсэн зүйл бол ерөөсөө амнаас аманд чихнээс чихэнд. За тэгээд амнаас аманд чихнээс чихэнд энэ соёл маань өөрөө аман зохиол маань өөрөө уламжлагдана гэдэг нь тэр хүмүүсийн одоо санах сэрх үед сэтгэлд нь оюун санаанд нь тэр одоо бүх сайн одоо зүйрлэл за дээрээс нь тэр үжил санаа байнга амьд байж гэх гэсэн үг байхгүй юу? Би цөөн үгээр л хэлж байгаа болохоос тэр дотор ч н одоо ёгтлол одоо ёгтлог ухаан гэдэг чинь монгол хүний бас нэг чанар шүү дээ. Тий. За тэгээ хошин шогийн мэдрэмж. За тэгээд магадгүй уйрал тий ухаарл энэ бүх юм чинь ингээд шингэчихсэн энэ бүх зүйлийг монгол хүн чинь санаандаа аваад үлдчихэж штэ. За санаандаа аваад үлдэхээр энэ бүхэн тэр хүний сэтгэл санаанд байнга шинээрээ байж байгаа. За тэгээд дараа үеийнхэндээ муу ялгаагүй тэрийг уламжлуулна. Тийм учраас энийг аман зохиол гэдэг. Аман зохиол. За тэгээд аман зохиолоороо их сайн хүмүүжиж энийг одоо ухаарсан хүмүүс нэгдүгээрт нь цэц сайтай байгаа. Ягаад гэвэл энэ их юм чинь хүн цээжлэх хэрэгтэй болно шүү дээ. Мартчихгүй. За цээжлэхэд энэ одоо ахуй орчин чухлаас гадна нөгөө ян зүрийн их олон үзэл онол одоо үзэж суралцаж за нөгөө талаас гэвэл үд шорон цагаар ч юм уу байнга эц төгсгөлгүй удаан ярьж удаан суух тийм боломж байгаагүйтэй бас олоотой байхгүй. Нэг зүйл ингээл ярихад тэрийг ингээл сонсон те. Эсвэл байнга одоо тийм боломжийг угаасаа нүүдэлж орших өөрөө өгөхгүй юм чинь. Өнөөдөр бол одоо нэг газар очиод суухтал эц төгсгөлгүй удаа ярина. За хамгийн сүүлд нь очиод энэ хүн чи юу ярьчлаа гэд бодох гэхээр санаанд үлдэх юм байхгүй. Тухайн үедээ сонсоол байсан тэгэл одоо мэдхгүй юу ч ярьсан одоо санахгүй. Тэгэхээр яг тийм биш байхгүй юу аман зохиол гэдэг бол бүх юм ингээд яг маш их өндөр хэмжээний зураглалтай, харьцуулалтай, зүүрлэлтэй тэгээд ингээд энэ бүх юмар хүний санаанд суулгаж шít. Тэгээ мөн тэрийг хойч үедээ үлдээн. Тийм ч учраас нэг одоо жишээлбэл нэг үлгэр
их олон хувилбартай байдгийн учир нь тэр байхгүй юу? Ааха. Утга нь адилхан шүү дээ. Тий. Гэхдээ зарим нь нэр нь өөрчлөгдчихсэн байдаг. Зарим жоохон үйл явдал нь нэмэгдчихсэн байдаг. Тэгээ зарим жоохон баяжчихсан байдаг гэх мэтэр ингээд энэ тийм учиртай. За тэгээ энэ аман цохол нь хүмүүсийн оюун санаанд байнга шинээр байгаад байна гэдэг чинь нөгөө сан сэрэх чадвар сайтай. Тэ? Одоо юмыг түргэн сэтгэх тэр чадвартай л гэсэн үг болж байгаа хгүй юу? Ягаад гэвэл их зөв зүйтэй зүйл санаанд нь ингээ удаан хадгалагдаад байна гэдэг чинь тэр хүнийг өөрийг нь боловсруулаад байгаа хэрэг байхгүй юу? Ялгаагүй эсрэг тохиолдолд тэрвээ яг муу юмар хүн хөглөгдөд тэр нь санаанд нь яваал байх юм бол тэр хүн чинь муу юм руу ингээ хандчихдаг. Жишээлбэл одоо нэг яадын нэг карманда нэг гарбуу хийчихэл нөгөөтгөө нэг ашиглаж үзэх юмсан ингээл бодоол яваад байх юм бол хэрэгтэй хэрэггүй ямар нэг үед нөгөөтгөө гаргаж ирэл хүн бодчихдаг байхгүй. Тэ? Яг л тийм байдаг шүү дээ. Одоо тийм жишээ бол зөндөл байдаг ингээл нэг юунд бүх насаар нөгөө мэрэгэн буудаг чигээл дандаа бай буудаж исэн. Байл буудаад байсан. Боддоор хүн бууж ерөөсөө үзег байхгүй. Хүн буудчмаар санагдал байдаг. Тэр хүний сэтгэлд яг тэр үлдсэн байна шүү дээ. Тэгэхээр яг монголчуудын нөхцөлд бол яг тийм дандаа тэр нөгөө өөдрөг бадрангуй яг амьдралын утга учирыг харуулсан. Тэгээ ёгтлолтой, шоглолтой тийм ээ. Ийм зүйл ингээ удаан хадгалагдаад энэ болохоор энгийн амьдрал ахуй амьдралаас эхлээд бүр төр засах ухаан төрөл хүрнэ. Ингээ хадгалагдчихаар хүн чинь өөр байж л дээ. Тэгээд энэ бүхэн ингэж явсаар байгаад харин юуны үед нэг жоохон сатаарсан. Бурхны шин дэлгэрэх үед. Жишээлбэл тэр үеийн одоо том төвлсүүдийг баг хурааж аваад манжууд штэ. Тэгэл одоо бурхан шний ном сургаалыг оронд нь санал болгосон гэдэг. Тэгээ оронд нь ягаад тэгэл одоо монгол хүн чинь бурхан шнийг үзэх болоод мэдээж хэрэг бурхан шин сайн зүйл байлгүй яах вэ? Одоо хоосон чанар нирван юу гэдэг одоо миний мэдэхгүй олон зүйл бий. Гэтэл яг тэр нөгөө баатарлаг яг уламжилт монгол хүнийг бол өөрчилсөн байхгүй. Энд чинь яг зүгээр жишээлбэл одоо хад асганд ч үгүй юм уу тийм ээ. Одоо өөр газар нэг даяан аглаг хийгээд ингээд явж байгаа хүмүүст бол яг өөрийгөө боловсруулах, өөрийнхөө үннийг таних, амьдралын ухааныг ойлгох эднэрт бол тусдаа нэмэртэй. Угаасаа манай хос осны сургаал тэр Хувлаа хаанаас хойших тэр Аюур Барбат хаан, Төмөр хаан тэргүүтний түүх намтарч байдаг шүү дээ. Одоо Хувлаа хааны үед чи одоо Пагул амыг авчирч улсын багш болгоод яг ингээд ламын шишнийг дэлгэрүүлсэн шүү дээ. Тэгэл ясна мэрэгэн зөвлөх нь хэлсэн. За энэ одоо бурхны шишнээр хүн өөрийнхөө сэтгэлийг боловсруулах нь зөв. Энэ бол зөв. Гэхдээ та бол улс орныг өргөн хэмжээнд удирдах байгаа хүн. Яг улс орны хэмжээгээр энийг хэрэгжүүлэхэд бол бас учир дутагдaltaй болохгүй, таарахгүй зүйл биш үү. Тийм учраас эндээ та ялгаа загтаа хандаараа гэж хэлсэн байдаг байхгүй. Тэгэд одоо Ухаант хаан бол тэрийг бол бас хүлээж авчихсан. Гэх мэт. Тэгэхээр энэ дээр бол бас нэг ийм өөрчлөлт бол орсон. За түүнээс хойш мэдээж явсаар байгаад одоо хятадуудын бас үзэл санааны том үе ирсэн. За тэгээд орсуудын үзэл санааны том үе ирсэн. За яг тэр үзэл санаанд тархиа угаалгасан. За зарим талаар аргагүй байдалд шахалтанд орсон Монголын одоо ихс дээдс дарга нар өөрснөө бас устгаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл одоо Монголын тэр гэсэн тэр яг зөв үзэл санааг тээсэн хүмүүсийг үндсэн сэхэтнүүд гэж алж устгаж байсан шүү дээ. Одоо Эренчингойг одоо феодлын бичиг үздэг, феодлизмыг сурталчилсан хуучинсан хүн гэж хэлж исэн бол хэдхэн жилийн өмнөх явдал шүү дээ. Тийм үстэй. Гэх мэтэр ингээл монголчууд өөрчлөгдөөл байгаа байхгүй юу? Тэгэхээр яг одоо энэ өөрчлөгдөх энэ үйл явц улам цаашаа даамжирсаар байх юм бол бидний амьдрал сайн болно гэж бол би итгэхгүй. Итгэхгүй байна. Ягаад гэвэл энэ амьдралыг бол одоо энэ дэлхийн нийтийн байдлыг гэж ярил л да. Одоо амьдрал гэхээр нэг энэ дэлхийн нийтийн байдалд зөгцсөн амьдрахын тулд нэгдүгürt бид өөрийн юм авч үлдэхээс гадна, өөрийн зөв зүйлээ авч үлдэхээс гадна энийг хэрвээ авч үлдэж чадаж гэмээр биднийг дэмжих улс орн асар их байгаа байхгүй. За одоо дэлхийн тэргүүний улсууд дэмжинэ. Жишээлбэл бидний байгалаа хайрлах энэ ухааныг дэмжинэ. Маш их хөрөнгө оруулалт хийн. За жишээлбэл нүүдэл соёлын төлөө бол маш их хөрөнгө оруулалт хийн. Гэхдээ энд бид өөрөө хөрөнгө оруулалт хийн. Жуулчид бидэнд хөрөнгө оруулалт хийн. Гэхдээ энэ дээр бол би юуг бол хэлээгүй шүү дээ. Жишээлбэл Америк одоо Япон эднэргээл 240-өөс 130 тэрбум долларын орлогыг зөвхөн аялал жуулчлалаас олдог улс шүү дээ эднэр чинь. Гэхдээ Казахстан одоо бүр одоо Туркмен одоо Узбек энэ
улсууд гэж чинь 1 тэрбум доллароос орлого нь буудгүй шүү дээ. Жуулчлалаар орох. Гэтэл өнөөдөр манайх гэж чинь аял сүүлчийн нүүдэлчин голомт нь үлдчихсэн цорын ганц улс. Тэгээд нүүдлэх асар их соёлтой, нүүдлэх асар их орон зайтай ийм улс дэлхийгээс мөнгийг бол зүгээр тэрбумаар нь босгоно. Зөвхөн зохион байгуулалтын тэр нөхцөлийг нь бид энэ дээр бол мөнгө төгрөх хэрэгтэй. Зөв менежмент хэрэгтэй, сэтгэлгээ хэрэгтэй, эвдүү хэрэгтэй. Тэгэл болно. Ягаад гэвэл өнөөдөр чинь хүмүүс өндөр байшин барилга одоо тийм бар, ресторан гэхээсээ илүү бодит амьдрал, өвөрмөц соёл тэ адал явдалтай ийм жуулчлалд дурладаг болсон юм. Тэ энэ манад билээхэн байж штэ. Морь унна гэдэг чинь одоо тэнд бол зүгээр тэнгэрийн юм, эн чинь айгүй хэнцэрлэл байхгүй юу? Тэ биднэрт бол захын газар очиж морь унна штэ. Эн чинь өөрөө зөвхөн морин аял зүгээр энэ сэтгэх хэрэгтэй. Сэтгэл юм бол бид нар юу уул уурхаа бол цаашаа. Уг нь тийм баймээрээ. Аял жуулчлалаас бол бараг худалч хүнд за өнөөдрийн байдлаар би бүр айхтар өндөр түвшинд төгссөн үеийг яриаг байна шүү. Өнөөдрийн байдлаар за нэг 10-аас 20 жилийн хугацаанд гэхэд за бид одоо манай төсвч нэг 10 тэрбум долларын орчим нэргэлж байна те. За нэг 20%, 2 тэрбум доллар бол босох бүрэн боломжтой. Үүнээс цаашаа бол маш бодлоготойгоор явуулах юм бол улсын төсөв бол тэр чигээр ороод ирнэ. Яагаад гэвэл бид одоо жишээлбэл Япон гэдэг чинь Японы жуулчлалд зориулж Японы жуулчдыг өдийгөөс бид бэлтгэх хэрэгтэй байхгүй юу? Монголын янз янзын юм гаргаад би ч бас энэ талаар холбоотой японочдтой. За тэгээд яг Монголоос сурталчилсан тийм зүйлийг Япон руу гаргаад багаас нь Япон хүүхдэд монголчууд ямар сони юм бэ гэл ингээл Япон хүүхдэд бэлтгэнэ шүү дээ. Өөрөөр хэлбэл бид хөлийн чандад байгаа жуулчдыг бэлтгэх хэрэгтэй байхгүй юу? Тэ? За тэгээд тийшээ одоо яг Монгол кино тэгтээ одоо яг нөгөө ингээ баатруудын дайн байлдаа хийсэн тухай биш. Тэрийг одоо тэд нар харах юм бол харин бургуйч. Яг үнэ. Шал өөр Монгол ахуйг харуулсан. Тим юуг бид нар маш ихээр хийх хэрэгтэй байхгүй юу? Тэгээ гаргах юм бол хүмүүсийн сонирхол байна. Тэгээ харин энэ дээр энэ дэд бүтц үйлчлэгээний соёл хил устаа хүмүүстэй нөгөөдхтөө итгэсэн нөгөөдхөө хүндгсэн хүмүүсийн айрмыг маш олноор бий болгох хэрэгтэй. Тэгэх юм бол монголчууд зүгээр аял жуулчлаараа өөрснийгөө аваа явчихна. Аял жуулчлаар авч явахын сацуу өөрийнхөө зөв үзэлснээр дэлгэрүүлчихнэ. Энэ шиг сайхан юм хаа багт. Юу бол тэгж бод. Гэхдээ яахад тэгээд одоо наа чинь бол их амархан юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Ер нь бол тэг хийчихэд гэтэл яг ингэж хийхээр яг юу нь болдгоо юм бол энэ амар биш. Амар биш. Юугаараа амар биш гэж юм тэгэхээр өнөөдрийн энэ улс төрийнхний хийгээд өнөөдрийн бизнесменийнхний хандлага болоод сэтгхүүгээр мөн мэдлэгээр хангалттай биш байхгүй юу? Одоо жишээлбэл яг энэ дээр яг цэвэр нөгөө мөнгө олдог ухааныг эзэмшсэн тэр менежерүүдээс бол бид харин суралцж болно. Энэ тал дээр. Ягаад гэвэл бид нар чинь сайн зүйлийг сурчлах гэж шүү дээ. Тэ? Тэгингээ сайн зүйлийг сурчлангаа тэднийг одоо сэтгэлийг одоо тархитлагыг нэг богино хугацаанд ч гэсэн бид амраах гэдэг шүү дээ. Сэтгэл төрүүлдэг гэдэг байна. Нэгэнт ингээд их олон хүн ирж чадах юм бол тэд нар ч Монгол айгүй сонин нутаг байна лээ. Энэ дэлхийн цорын ганц ийм үндэстэн бид нар ч ойлгохгүй байсан юм лээ гэд бусаддаа яриад эхлэн нөгөөдөл нь хүрээд ирнэ шүү дээ. Тэгэхээр энэ бизнесмэнүүд юу дутуу байна гэхээр за одоо нэгдүгürt нь хөрөнгө оруулалт. Эхний ээлжинд бол маш хөрөнгө оруулалт хэрэгтэй. Энэ тэгтээ хэдэн зуун сая доллар молын хэмжээний биш шүү дээ. Бараг тэрүүмээр яригдана. Тийм хэмжээнд. За тэгтээ эхний ээлжинд их ойлгомжтойгоор авч үзэхийн тулд зөвхөн ганцхан сумын одоо нэг ганц газрыг товлоод тийм жишгийг бий болгох ёстой. Тийм жишг. Одоо аял жуулчлалын тийм одоо цогцлбор биш ээ. Аял жуулчлалын одоо нэг тийм бүсийг. Тэрэнд нь бол жишээлбэл бас хөөрхөн хөрөнгө оруулалт хэрэгтэй байхгүй юу? Одоо манай энэ соёл урлагийг дэмжих сангийнхан ч гэсэн бас анхаарч байна энэ дээр. Тэгээд бид бас санал солилцдог. Тэгэхээр одоо ганцхан юм хэлээ л да. За ингээд жишээлбэл за нэг 20 хүнтэй ч юм уу жуулчдын баг ирлээ. За тэнгууд нөгөө дөвлий чинь нэг сайхан ингээд тоглог одоо унаагаар авчираад яг тэр газар авчирлаа. За тэгээд тэд нар нэг газар буучаад ингээд нэг инээч хөгжилдөөд өөрийнхөө орчноос арайхан гарааг байгаа шүү дээ. Монгол гэрт ягаад нэг гоё хоолмол идээд яг жоохон 100 муугийн тэр пими юм уулгаа сэтгэлийн хөөргөөд нэлээд сайхан хөрлийн байдалтай байлаа, унтлаа. За маргааш нь та нар ийшээ алхаж явна. Ингээ алхаж явахдаа яг одоо очих байгаа газрынхаа тухай ярьсаар л байна.
хөтж. Тэгэл нөгөөдөл чинь ийш тийшээ хараад байгаль руу хараад зураг мураг аваад тэгэл ийм байд юм уу гэл ингээл. Тэгээ нөгөөдхийн ярьсаар явал бас тодорхой хөглөөд байна шүү дээ. Тэгж явж байгаа дахиад нэг айлд хонно. За нөгөө айл нь муу ялгаагүй тэднийг маш сайхнаар дайлаад мөн яг тэр очиж үзэх гэж байгаа газрын янз янзын открет одоо юу гэдэг те хөшөө дурсгал тэр юм өмнөд ингээд хэвлэмэл юм нөхнө шүү дээ. За тэгэл нөгөөдөл чинь бүр хөглөгдөд юм. За тэнгуут нэгэн сайхан ингээд морин ураар нөгөө газрынхаа тухай ингээд магтаал загтаал ингээд явна. За тэнгуут нөгөө орчуулагч наа энэ ингэж энэ ер нь ийм учиртай гэдэг ингээд за бүр хөглөгдөд ингээд болохоо байла. Гэхдээ тэрийг л түргэн үзэх юмсан гэдэг ингээд. За тэгж явсаар байгаа тэр бүхний эцэст нөгөө газараа очлоо. Тэр хүмүүсийн нүдэн шал өөр дүр зураг харагдана. Тэ? А түүнээс биш машинтаа тохиолчвол тэнд нэг зогсоол бийдсэн гутаа нөгөөдхийг хараал тэгэл ингээ явах юм бол тэр хүмүүст үлдэхгүй байхгүй юу? За ингээд за тэр шал өөрөөр харчлаа. За тэнгүүтээ цаашаа яваад за эндээс хэдүүлээ нэг тэмээгээр явна гэл. Ингээл тэмээгээр явжсэн чинь ингээд тэндээс нэг хөгшин нэг хүүхдэд дагуулсан ингээд цаа идэ барьсан ингээ хүрээд. Үгүй энэ хүн яах гэж юм? Үгүй бид нарыг тайлж байна. Мөнгө төлсөн юм уу та нар гэд өөрсдөө сэтгэхгүй шүү дээ. Үгүй төлөөгүй бид нар нүүт харах юм бол ингээд зүгээр хүмүүс хурж ирээд бид нарт идэ хоол өгдөг юм шүү дээ. Гэл тэгээ нөгөө төгтөө чинь сайхан юм ярэ идэ хоолноос нь идээд тэгээд энэ ямар сони ийм уламжлалтай мүү гэж ярина үстэй. Тий одоо тэгээ эдгээр энэ чанж ирсэн цагийн таарда энэ бидрийг ирж явах бараанаар энэ хүн цай чансан. Энэ хүн хуучин цай биднээс өгч болохгүй. А хуучин цай өгөх юм бол бидний зам бас нэг болохгүй гэж бид нар монголчууд үздэг. Тийм учраас дөнгөж цай чансан шин цайгаа бидэнд авчирч өгч байна. А энэ болохоор юуны болж байгаа юм гэхээр та биднийг танихгүй ч гэсэн энэ хүн биднийг хайрлаж байгаа гэдээ ойлголцсон шүү дээ. За тэгээ цаашаа явж байгаа жоохон ядарчилтэй. Тэнгүүт нэг изгүү гэр үйж байна. Өө ийшээ орчоо хэдүүлээ. Үгүй эн чинь танихгүй айлд орж болох юм өсвөө зүгээр. Манай монголчууд чинь ерөөсөө хэн ч ирсэн хамаагүй өөрснөө орж ирээд ингээ идж уугаа явах. Ийм л нөхцөлийг бүрдүүлдэг. Энэ гайх юм байхгүй гэдэг ингээд ороод сайхан байгаа юм нгүй айлын юм та нар ингээд яах юм. Оронд нь мөнгө үлдээгээ явах уу хэдүүлээ. Эднэргээс заадуулч. Үгүй тийм зүйл байхгүй. Энэ бол зүгээр л монгол хүмүүний сэтгэл ийм байдгийг. Гээд нөгөөдөл чи нөгөөдхөө сайхан идж угаад байж итэл гэрийн эзэн хүрээд ирнэ. Тэгэнгүүтээ гэрийн эзэн хурж ирээ харин нөгөөдөлий чинь харин загнах маань ихтэй. Үгүй та нар энд байгаа юмыг аваад идэхгүй байсан. Одоо ингээд сайхан тухтаа байхгүй. Та нар их тухгүй байх шүү эдэр гэсэн маягтай юм яриад. Угаасаа монголчуудын заншил тийм байсан биз дээ. Ингээд тэгээ сүүлд нь одоо сайхан мороор сайхан адал явдал явуулаад ингээ явах юм ямар ч гадаадын хүн энэ зүгээр нүдэн бүлтэн. Тэдний хувьд энэ чи үлгэрийн ертөнц байхгүй юу? Тийм үстэй. А энийг бид нар хамгийн гол нь сэтгэх хэрэгтэй. Сэтгэж чадахгүй юм шүү дээ. А сэтгээд энэ дээр зохион байгуулалт тэгээ урьдчилан тохироо энэ бүх зүйлийг бид хийнэ. А тэгээ энэ дээр чинь гоё адал явдал тохиолдсон шүү дээ. Гэхдээ мэдээж амь насанд нь халгүй л дээ. Тэгээд энэ чинь хүмүүсийн сэтгэл хангалуун тэд нар ч хаппи бид нар ч хаппи байхгүй. Тэгэл болоо. Ааха. За манай гүн үсэн маань нүд гэлзол нилийн тийм их тийм мөрөөдөл хүсэл юм шиг байна тийм ээ яг энэ тийм байна. За тэгээд ийм мундаг хүмүүс энэ одоо сайхан зүйлийг одоо ухаан санаандаа бий болгоод бүтээгээд босгоцсон юм чинь утгагүй ах уу. Манай аялал жуулчил юу нөгөө уул уурхаа цаашаа болох хугацаа ер нь утгагүй ах гэж бодож байна. За хоёулаа нэвтрүүлгээ өндөрлөө. Ерөөс ярьж эхлэегүй байтал цаг дуусчих тий. За ингээд Монгол заяатны нэвтрүүлгийн маань 8 дахь дугаар та бүхэндээ хүрлээ. Бид одоо өвөг дээдс маань өөрийн одоо мэдээллийг одоо үр удамдаа хүргэх энэ сэдв цаашаа ингээд өнөөдрийн одоо зөвхөн үр удамдаа биш дэлхийн ертөнцид Монгол одоо энэ заяаг сурталчлах, тайлбарлах, таниулах, ойлгуулах энэ одоо сэдв рүү өргөжөө сайхан явчлаа. Тэгэхээр энэ цаашдаа бас бид тээр дахиад бас сэдв хийхээр л тусгайлж ярихаар л ийм сэдв бахаа гэж ингэж бодож байна. За ингээд хамт байсан сонсогчдод баярлалаа. Төг судлаач, орчуулагч, зохиолч гүн үйлстэй баярлалаа. За тэгээ дараачихаа нэвтрүүлгээр олон сайхан сэдвээр дахин уулзцгаая. Баяртай.